та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Манай цувралаар бэлтгэж байгаа Хэлчин хурандаа ярилцлагын подкастын маань энэ удаагийн зочноор Монгол улсын гавьяат барилгачин чөлөөнд байгаа хурандаа Самдан Давжид өргөдөө ирсэн байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Сайхан үйлж гин үү та? Сайхан үйлж гин. За та хэд маань сайхан үйлж гин үү? Сайхан үйлж гин. За юу хийж вэ та минь? Би тийхээ. За би бол одоо яг энэ өнгөрсөн жилээс бас нэг яхаа өвчний мөргөөж байгаад тэгээд зүгээр агаар салхинд голдуухан байгаа. Гэр орны ажилтай л голдуу байх шивтэй. Ярилцлагын маань үзэж байгаа залуу офицерууд, залуучууд ер нь бас энгийн хүмүүс ч гэсэн үзээд энэ ер нь ингэж хүн орж байгаа юм болоо, ямар намтар түүхтэй, аль нутаг усны хүн юм болоо гэж сонирхож иж магадгүй. Та өөрийнхөө нутаг ус ер нь өөрийгөө танилцуулаад хоёлаа ярьж эхлэх үү. За тэгэхээр би бол хамгийн нэгдүгээрт энэ Хэлчин хуралдаа захирагч гэсэн энэ байгууллагад бас талархал илэрхийлэх ёстой гэж бодож байна. За энэ саналыг гаргасан Цэдэн хурандаа за одоо удирдах байгаа Ган Төмөр хурандаа тэр бусад одоо бүрэлдэхүүнд баярлалаа гэж хэлье. Би Завхан аймгийн Сонгон сумын нутагт төрсөн хүн. 1952 онд төрсөн. Одоо энэ жил 70 гараад явж байна. За тэгээд бага насаа бол мэдээж хөдөөний хүүхдүүд эцгийнхийнхаа юугндээгөр өсөөд тэгээд Завхан аймгийн Сонгон Цэцүүл Нөмөр гэсэн сумын дунд сургуулиудыг дамжиж ягаад 1967 онд Нөмөр сумын 10 жилийн 7 дугаар ангийг төгсөөд тэгээд одоо Улаанбаатар хотод барилгын техникумд одоо явж суралцсан. Тэр үед 7 дугаар анги төгсөөл техникумд явждаг байлаа шүү дээ. Тэгээд барилгын техникумыг 67 оноос 71 он хүртэл 4 жил сурч төгссөн сантехникийн мэргэжлэр. За сантехникийн мэргэжил гэдэг бол бас нэлийн юм гоё мэргэжил л дээ. Бас нэг техник тал руугаа гэдэг нэртэй болохоор энэ чинь бас нэг ухаанда бас барилга дотор бас нэг жаахан дээгүүр толгойтой гэхгүй дээ. Тийм байдаг. Ингээд 1971 онд Монгол улсад энэ нэг зөвлөлт холбоодуулах юм да. Тэр үеийн одоо тэр улсаас чинь нэг олон 7-8 аймагт шинээр сургуулийн байр барьж бэлгэлсэн байхгүй юу? 50 ардын хувьсгалын 50 жилийн яваагаар. Тэр сургуулиуд нь болохоор зэрэг ижүүрэн системтэй одоо орчин үеийн гэж хэлж болно л доо. Орчин үеийн гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр зэрэг дотроо бие засдаг, цэвэр бохирусны системтэй, уурын зухаар халдаг ийм одоо байгууламжтай. Тэр бэлгийн сургууль манай ангийнхан шууд ингээд сантехникийн 3 хүнийг хуваарлаа. За та нар очиж тэр сургуулиудыг хүлээж ав гэд ингээд төрүүлж төгсгөөд ингээд явсан. Тэгээд би ангийнхаа 2 хүүхдийн хамтын томилогдоод уурын зухны механик гэдэг ажлаар шүү бас болоогүй. Тэр чинь хондоо галгааг нь хариуцах нь байна шүү дээ. Тэгээд тэр ажлаа удирдаад ингэж байтал эхний нэг жил нь бол цэргийн татлага ирээд тэгээд цэрэг татсан чинь намайг явуулсангүй. Яагаад явуулаагүй гэхээр зэрэг аймгийн ухаандаа цэргийн комист бол энэ маш чухал мэргэжлийн хөө. Одоо энэ хүн хэрвээ цэрэгт явчих юм бол энэ сургуулийн ажлыг хийх вэ? Одоо энэ чи ерөөсөө мэргэжлийн хүнийг явуулахгүй энэ төр гээд. Тэгээ яхад тэ одоо би бас яасан чим нөгөө миний доор байсан улсууд маань 2 жилийн дотор тэр миний хийжсэн сантехникийн механик зэрэг ажлыг бараг сураад ингээд сайн болцсон байгаа дээ. Тэгээ 2 дахь жилд нь болохоор зэрэг намайг өмөрөхөнгүүгээр ингээд цэргийн албад татсан чинь намайг хинч сайн хүн ч гэж гэлээгүй. Тэгээд ингээд цэрэгт явсан да. Тэгээ хил рүү явж албаана гэдэг бол ухаандаа тэр аимшиг юм руу явж байгаа хэрэг шүү дээ. Ерөнхийдөө фронт руу явж байна. Тэгээд ийм байсан учраас одоо тэр эрчимтэйгээр ухаандаа нөгөө юу бэлдэж яахгүй юу? Цэргийг маш хэмжээгээр татсан. Тэгээд хилийн цэргийг дахин байгуулад нэг удаагүй мөртлөө хилийн цэрэг дээр болсон хүчний дутагдал бас их байсан. Тэгээд одоо тэрүүнд бол эрчимтэй бэлдэх хэрэгтэй учраас Оросын холбооны улсад Оросын холбооны их байгаа тэр үеийн зөвлөлт холбоод улсад хилийн цэргийн офицеруудыг сургах тийм дөрвөлжилсэн маягийн сургалтуудыг одоо тохирсон байгаа юм. За тэр нь хилийн цэргийн одоо Баабушкны дээд сургууль дээр хуучин дунд гэсэн профилоор нь 3 жилийн хугацаатай бэлтгэлгүйгээр эхний одоо хүмүүсүүдийг сургах. Тэрний эхний 100 сурагчийг одоо шалгаж авах юм шалгалт явагдаад эхэлсэн. За тэнд бол 10 дугаар анги буюу техникум төгссөн хүүхдүүдийг авна гэсэн. Тэгээд тэнд шалгалт өгөөд тэнцээд тэгээд би одоо Баабушкны сургуулийг 1973 онд суралцахаар одоо ингэж явсан да 100 курсант.
100 курсантаас бол нэг 60 хэдэн төгссөн юм байгаа. Бид нар бус нь бол яг янз бүрийн өвчин зовлон янз бүрийн шалтгаанаар бол гарсан. 60 хэдэн хүн маань 1976 онд төгсөөд за төгсөлтийн үед бол нэг 7-8 хүн онц төгссөн байх. Нэг онц төгссөн бол би байсан. Тэгээд намайг томилоход бол хөлийн соёлын хээрийн отродын байлдааны бэлтгэл сургуулийн офицер гэдэг юмар томилсон юм да. За тэр байлдааны бэлтгэл сургуулийн офицер гэдэг нь ББС гэдэг байлаа л да дээр үед биднийг. За тэр яадаг юм гэхээр зэрэг сургууль сахилга зохион байгуулалт харуул жижүүр невал гэх мэтлэнгийн зүйлийг хариуцдаг тийм одоо тасаг л да. Одоо бол сургалтын тасаг хэлтсгээд янз янзаар л ярьж байгаа тэнд. Тэгээд би одоо соёлын хээрийн отродод яасан хүн томилогдож анхныхаа ажлаа эхэлсэн. Би ч одоо Хангаан нутагт төрсэн хүн байх нь байна шүү дээ. Тэгээд Хангаан нутагтаа голдуу ажиллаж исэн. Улаанбаатарт нэг сургууль төгссөн. Тэгээд ер нь говь мовь нэг хайхтар явж үзээгүй. Тэгээд соёлын хээрийн отрод руу одоо явж байхад бол би гэхдээ энд хүн ер нь яаж амьдрдгийг болдоо гэж бодож явсан шүү. Бас одоо жаахан гайхаж одоо. Тэр их юу ч харагдахгүй одоо тэр цэлийсэн тал. Тэгээд ямар ч өв сургамалч байхгүй. Тэг хүмүүс нэхээр одоо нэг 60-70 км-д нэг ганц айл нэг илүү гэртээч байх жишээтэй. Тэгэл одоо зэрэглэн ярилцаал тэмээ алсад харагдаж байгаа тэмээ тэнгэр тас үсрээд л одоо зэрэглэнд ингээд ийм газар лөө тэгээд ямар ч хүнгүй тийм газар яваад очиход бол одоо ингээд бүр боргошсон нэг хідэн сэрэгтэй. Тэгээд одоо нэг буйдуу газар соёлын хээрийн отрод гээд нэг ийм газар тэгээд ингэж одоо амьдрахаар явж байлаа. За энэ үедээ бол ухаандаа манай гэр бүлийн хүн маань бас нэг ангаахын дунд сургууль энэ төр төгссөн байсан. Тэгээ бид хоёр бол бас бүр ар багаасаа ирсэн юм асуудалтай. Тэгээ би одоо чамайг олон жил хүлээсэн. Энэ юунд ажиллаж байсан. Ангаахын дунд төгсөөд халдвартын больницын их барих хангамчаар ажиллаж байсан. Тэгээд ирээд би бол одоо яг ингээд нэгэнт соёлын хээрлөө хуваарлагдчихлаа. Хэцүү газар. Танд ажинч болж магадгүй одоо ингээд шамтаа хамт явна гэхэд бас хэцүү. Би очиод газар орноо үзээд тэгээд одоо яаж амьдрахаа бас төхнүүлээд орон суусан мус олдох нь уу юугээр орон барих нь уу тэрнийг мэдээд ингээд тэгээд чамайг ирээд аваад 11 сард ирээд аваад гихгсэн үгүй одоо би чамайг олон жил хүлээсэн. Би бол одоо чамтай хамт явна гэд тэгээд ажилласаа гараад тэгээд одоо би 9 хүн төгсөөд явж байсан да соёлын хэрт бид нар тэр 9 хүн дотор одоо ганцхан манай авгаал намайг дагаад би явсан юм да. Тэгээд тийм учраас одоо тэр цагаас хойш бараг 50 шахам жил болж тээ. Тэгээд одоо ухаандаа би бол тэр нэг юу гэж магтаад байна вөхөр зэрэг ер нь тийм эрэлхэг зөрөгтэй бүсгүйчүүд бол хэлийн зэргийн офицерыг олигтойхон офицер гэж ажиллахад бол үнэхээр гэрэлгийгээ тулгуурна. Тэр бол би бол ухаандаа тэр өөрийнхөө гэр бүлийн хүнтэй хамтайгаа одоо тэгээд тэр хил дээр албаахад бол надад эргэлзэх зүйлгүй болж байгаа байхгүй да. Зүгээр тэр хүнд маань ямар хэцүү байсныг би бол одоо ч ойлгохгүй л яваа. За яг гоо хилчний амьдралыг ингэ туулж явахад бол тэр үед сахилгагүй зэрэг гэж одоо нэг хэцүү юм байлаа. Одооныхтай бол тэр игнүүл зөөрлүүлж ярихад хэцүү л дээ. Одооны сахилгатай бол. Тэгээ одооны ухаандаа цэрэг сурагтай бол тэрнийг игнүүлэхэд. За тэр яагаад гэвэл нэгдүгээрт цэргийн албанд маш олон хүнийг татдаг байлаа. Хоёрдугаар цэргийн алба 3 жил байлаа. Одоо энэ ухаандаа нэг хүүсийн гэх юм уу эрэгтэй хүмүүсүүдийг 3 жилээр тэгээд одоо гинтгийн Улаанбаатар хотмодод одоо ингээд амьдарч байсан хүмүүсүүдийг машинаар начиж аваачаад тэгээд 18 өстэй эд одоо сайхан насандаа явж байгаа залуучуудыг тэр говь газар тэр нар салхих тэр одоо шуурга салхинд байдаг газруудад тэгээд сэргийн алба хаалгаж байгаа гэдэг аваачаад 3 жил одоо байлгана гэдэг бол хувь хүний амьдралын хувьд бол одоо ерөөсөө маш хүнд гэх юм уу да ачаалал та энэ бол. Тийм учраас 1-2 тонны зэрэг гэдэг бол ухаандаа зүгээр нэг юм бужигнаан дунд. За 2-3 тонны зэргүүд бол ухаандаа дараагийн онны зэрэгтэй дарамт учруулдаг. Тэгээд одоо цэргийн дотор харьцаа бол тэр үед нөгөө нийгмийн ерөнхий шаардлага, нийгмийн байж байгаа байдал, тэгээд тэр хүмүүсийн байдлаас шалтгаалж тэр онны ялгаа, дэглэл, дэг журам энэ төр гэдэг бол зөв юм чих байсан л да тэр нэг үүсэх арга байхгүй. Буруу тал руугаа их явцсан байсан үйл дээ. Тэгэхээр тэр үеийн офицер хүний хийх юм бол ерөөсөө л сахилгагүй зэрэгтэй л үзэлцэх. Хин сайн үзэлцэж чадна уу? Тэр сайн офицер.
За 0229 дугаар анги гэж байгуулагдаа. Тэгээд дараагаар нь хорондоо жанцсан ирээ. Тэгээд тэр чинь нэг холбооны л нэг хоёр байшин байсан. Тэгээд тэн дээр. Тэгээд тэрний байр хүрэлцээг учраас 05 дугаар анги дээр тэр нэг ороотын одоо нэг өвлжүүлэхээр. Тэгээд тэр ангийн харьяа мөртлөө би 05-ын харьяа болчиход байхгүй. Шигшээ зэргүүд нь болохоор зэрэг за яг 100-ны 50-60% нь бол ухаандаа тэнсэн мэнсэнтэй ийм зэргүүд над ирчихгүй юу те. Тэгээ нөгөө бүрэлдэхүүн маань чи бас бивинээ сайн мэдхгүй залуу зандан тэгээд нэг ийм хөмсүүд тэгээ дандаа тийм хөмсүүд өгчөө тэгээ бас гадны хондоо би чинь нэг ангийн ороотыг командалж байгаа мөртлөө нөгөө анги дээр хооллоод байж шít. Тэгэхээр намайг чинь бас одоо тэр ангийнхан чинь нэг тийм ач холбогдол нь бас бага. Тэгээд ийм аимшигтай одоо нэг ийм ороотыг командалж эхлэвэ. Тэр ихэнх нь халагдах зэрэг. Тэгээд би чинь тэр ороотыг командлахдаа улсын 1-р цахилгаан станц, 2-р цахилгаан станц, 3-р цахилгаан станц, нах яамны эсгэлад, хэлийн зэргийн эсгэлад зэрэг объектуудыг манах хэрэгтэй байхгүй юу? Тэр манай ороот манна. Тэгээд нэг жил тэнд ажилласан юм би. За би ер нь баг гэртээ хараагүй дээ. Тэр хугацаанд. Яагаад гэвэл би гэртээ л харивал тэгэл одоо юм гарчих гээд байдаг. Маш одоо эвгүй. Миний жагсаалын дарга инг 50 ингээ залуу байлаа одоо тэр залуу энэ Улаанбаатарт бизнес хийгээд бас дайжгүй л явж байгаа гэсэн. Зэрэг халагдлаа. Яг нь оцолцсоор гоод хэдэн зэрэг халлаа. Ямар юм хэмтгэрэгт оруулсангүй яг их зүтэрсэ би их бас турж мурж одоо бараг л энэ өвчнөд орсон шиг турхшихгүй болоод. Тэгээ хэдэн зэрэгээ дагуулад одоо тэр дамжин өнгөрүүлэх рүү явлаа бүх ороотууд. Тэр формын зөрчил мөрчил арилгана гэдэг тэр үед чинь бас их байлаа л да. Тэгээ явж яасан чинь манай цэргүүд ерөөсө биднийг одоо энэ дарга маань яасан. Одоо гэмт хэрэгт оруулгүй энэ хэцүү байх нь хэлийн зэрэгс ингээ сайхан алжлаа. Даргаагаа бид нэр гар дээр өргөж явна гэж алуурдаг нөгөөдөл чинь. Одоо ингээд би нөгөө төрүүлсэн бүх шиг болж шít. Хэдэн зэргийн мөрөн дээр шууд өргөж аваа чи мөрөн дээрээ тавьчих. Би шомпойл дээр нь суудсан нөгөө хэд чи жагсаалаар ингээ явж байна. Үгүй энэ юу болж байна л гэдэг. Тий тэгж явсан. Тэгээ гоо тэр жагсаал руу тэгж очихгүй юу? Аа. Үгүй юу болоод байна гэсэн. Тэгээ тэрнийг чинь хүчээр болоогүй. Тэгээд би хэлэхгүй юу. Тэр үед одоо энэ чойвлсан энэ тэргээд зэрэг халж ирсэн. За нэг баахан сахилгуу зэрэг өгөөл намайг одоо алхан шахсан та нараа чадж байгаа үсттэй. Гэж яадаг хэлсэн юм да. Амын авч. Тэг амын авч явахгүй тэнд бүр энэ удирдлагын зарим нэгэн болио офицерууд ч тэнд байсан. За чи тэр мондог юм бол тэр 182 инженерийн ороотыг авгээд ингээд тавьсан юм да. Тэгээд дахиад одоо би тэр сахилгажуулах батальоныхаа 2 дахь ээлжийг давсан тэр. За тэнд миний жагсаалын дарга инкэ гэж одоо 40 мянгатын нэлээд тийм сэргэлэндөө барийн овгордуу тийм зэрэг байлаа. Тэгэл яг одоо нэг баян илгээс дээр 182 барилгын анги энэ тэр чинь голдуу бас баян илгийн зэргийг авчдаг байсан. Нэг олон газаагтай нөгөө хэдий чинь одоо нөгөө хэд хуучин зэргүүд нь алжих гээд болохгүй бас л дахиад манай ачийн ажилд шилжсэн. Тэгээд бол мэдээж бид гэр орны хувьд бол тус нэмэр байхгүй. Авж байгаа цалин маань амьдрал маань хөрөлцөөх муутай. Тэгэл одоо яхад тийм үү эхнэрээ хүүхдтэйгээ хайчаал тэгээд нэг ээжийн гэртэл би таяанд нь байж исэн юм чинь. Тэгээ 182-д байхдаа би хэлийн 5 6 дугаар отродын буюу одоо говьалтай ховдын отродын тулгуурт байрыг барьсан байхгүй юу. Тэгж явах үедээ би бол ухаандаа 5 дугаар отродыг анх очиж үзээд тэгэд би аюу тийм 5 дугаар отродод ер нь ирж албаах нь гоё юм биш үү гэсэн тиймэрхүү сэтгүүнд шилжсэн юм байхгүй юу. Яагаад гэвэл зэрэг тэр дайн дажин болсон нутгийн ард түмэн одоо тэр шал үүрмөц сайхан тэр торгуудууд тэр загчин тэр одоо юу гэдэг өрөөнхайн тэр бол хачин сайхан улсууд шүү дээ. Тэгээ тэр нутгийнх нь бас сэрэг хүн тайртай. Тэгээд ингээд намарна байж яасан чинь одоо энэ болсон хүчнийхэн дуудаа за одоо та бол 2 удаа одоо 2 айхтар ороотыг давлаа. Одоо тийм учраас бид нар таныг дээд хөрст явуулах одоо юм сонирхолтой. Ер нь хил рүү явах уу яах уу гэсэн. Явъя л гэлээ. Би 5 дугаар отроод явмаар байна. Юу ч хамаагүй. Тэгээ дээд хөрс явуулсан байхгүй юу. Ингээ дээд хөрсөө төгсөөд эргээд ирэхэд намайг 5 дугаар отродын 1-р тасаг уу уулзалт хариуцсан ахлах офицероор томилж байгаа.
Тэр үед хөлийн албаны тасгийн дарга нь Хавдлах Эмэд гэдэг хошууч байлаа. Нэг сайхан юм байдаг нь манай төгсөлтөөс нэг хүн Пэрэнлэн Бөхчулуун гэдэг нөхөр инженерийн дарга хийжсэн. Тэгээд тэр маань бол ухаандаа хүлээж аваад тэрний гэрт одоо нэг жил төгссөн учраас тэрний гэрт авгаатайгаа хүүхдтэйгээ хоёулаа очиж нэг хэд хоноод тэгээд одоо отродоос гэр авч бариад ингээд гарч ирлээ. Би одоо мартадгүй нэг 2-3 зүйл байдгийн. Тэр нь бол ер нь илж явах хэвээр. Тэр манай төгсөлтөөс намайг ховдод очиход Бөхчулуун, Баян Үлгийд очиход Сэвэн Дулам гэж одоо нөхөр бий. Одоо бас орондоо л да тэр. Тэр хоёр одоо намайг хөл дээр минь босгож ирсэн юм шүү дээ. Авгаа хөгтөд агуулаад ингээд нэг суул юм яваад хүрэн шүү дээ. Тэр чинь онгоцоор ч юм уу машинаар ч юм уу. Тэгэл одоо эсвэл нөгөө отродын буудалд байрлал эсвэл яан ч гэдэг. Хааны яаж амьдрах. Тэгээ хааны яаж амьдрахаа ч юу ч мэдэх юм байхгүй. Тэгэхэд одоо гэр орондоо авч тэр хоёр намайг авчихсан. Манай төгсөлтийнхноос надад хамгийн илгэвсэг одоо хандсан. Надад их тус хөргсөн улсууд тэд нар л да. Би тэрнийг мартаж болохгүй юм. Би мартадаггүй юм тэдний. Тэд нар бидний бол одоо мөнхийн найз уу? Хүн хөхтлээ найзлах найз нар байдаг одоо болтол. Болсон хүчний дарга бол хамгийн одоо тийм юу гэх юм бэ? Хүнлэг ажил байхгүй юу? Хүний төлөө ажил. Тий, хүнлэг, маш хүнлэг ажил. Тэгээд болсон хүчний даргаыг одоо би 4 жил хийсэн юм да. Би одоо ховдын булганы тэр хэдэн казак торгууд захчин багчин гэвэл овогтой нэртэй би өөрийнхөө ажиллаж ясныг 400 онтой үрдээ хүүхдтэй тэр чи байтугай зарим цэргийг нэртэй усттай нь одоо мэдчихэл байгаа. Одоо болтол бичнээ хөгжил. Тий, тэр бол ухаанд ажлын онцлог. Тэгээд тэр 4-р засгийн ажил бол 4 жил ажиллахад би 3 удаа 1-р байранд орсон юм да. Тасга. Тэгээд би ухаандаа академийн шалгалтанд тэнцээд 1 жил хасагдаад тэнцсэн ч гэсэн хасаад намайг төр. Тэгээд дараагаар нь гомдол санал болж ээж 2 дахь жил нь болохоор Баян Үлгийн аймгийн 2-р засгийн ажил нурсан учраас тэрнийг басгах ээж яв гээд. Тэгээ Баян Үлгөөрөө шилжүүл 1 жил ажиллуулж араас шалгаад тэгээд намайг артлын академид явуулсан юм да. Баян Үлгөр явахдаа бас Баян Үлгээс тий Баян Үлгийн ажлыг сайжруулсан сайн байсан. Тэгээд Баян Үлгийн отродын 2-р засгийн ажлыг хөл дээр нь босгосон гэж үзээд намайг одоо академид дуудаж ирээд тэр жил бол ухаандаа одоо академид даш генерал, гөржүү генерал бид гурав явсан юм аа. Улс төрийн академид гөржүү, юуны Бүрэнзээ академид даш генерал, би бол ардлын академид. Ингээд бид гурав бол ухаандаа 1 жилийн академийнх. Тема төгсөөд ирэхэд тэр үед чинь бас одоо нөгөө перестройк гээд Горбачевын одоо эд үйл явдлыг өрнөж эхэлсэн үе байлаа. Тэгээд намайг бол улаан уулын отродын ардлын даргаар томилсон. Арын академид төгссөн би. За улаан уулын отродын дарга нь бол Цэсэнгийн дашнам гэдэг хорондоо байлаа. Монголын алдарт хорондоо Цэсэнгийн дашнам. отродын даргын ажлын бас бахархалтай тал бас магадгүй зарим үед бид нар мэдэхгүй цэргүүд нь ойлгохгүй бас хүнд хүчир зүйлийг ч гэсэн отродын дарганаар туулж явдаг байх гэж боддог. Тэгэхээр таны отродын даргаар ажиллаж исэн он жилүүд танд ер нь ямар сорилтуудыг бас гаргаж ирж таны өмнө бас таныг сорьсон байдаг бол? Улаан уулын отродод арын даргаар ажиллаж байхад хамт олонны хүсэлтээр отродын дарга болгож өгч гэсэн саналыг улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газар явуулсан юм билээ. Одоо нэг офицеруудын зөвлөгөө хийгээд тэн дээрээс олон хүн гарын үсэг зураад тэр үед бол ухаандаа дашнам хорондоо маань тэтгэврт гарах төгссөн юм байсан. Тэгээд намайг бол отродын дарга болгож өгөөч гэсэн тэр бичиг байж явах үед Баян Үлгийн аймагт бол ухаандаа нэг тийм байдлыг гүйдээд казакууд өв олноороо ухаандаа дөрүүлт хийж Казахстан гэж шинээр улс байгуулагдсан учраас тийшээ нүүхээр болоод тэгээд хуучин отродын даргатайч бас одоо янз янзын хилам ололцохгүй хилам дээш нь доош нь матах садах янз янзын болоод тэгээд одоо ер нь Баян Үлгийн аймгийн хил хязгаарыг яаж хамгаалах вэ? Энэ улсыг яаж бүрэн бүтэн авч үлдэх үү? Яаж одоо тэнд энэ яламгаалтыг улам сайжруулад ингээд энэ их нүүдлийг давах уу гэсэн ийм одоо том асуудлууд байсан учраас тэр хурал дээрээс одоо яасан ч юм намайг хуучин отрод ажиллаж исэн бас мэдэн. Тэгээ дээрээс нь энийг айхтар сайн хүн гараад ирлээ офицерүүд нь дэмжээд байна гэж бодсон ч юм уу. Тэгээд ямар нэгэн судалгаа байсан л баг. Тэгээд намайг Хилийн Баян Үлгийн аймагт отродын даргаар томилсон. Ингээд би Баян Үлгийн аймгийн отродын даргаар 3 жил ажилласан юм да. За Баян Үлгийн аймгийн отродын даргаар ажиллахад бол нэлийн хүн дэмийг туулсан. За тэр хүндийг бол ухаандаа надтай гинж хуваалцах аргагүй. Яг тийм хүнд отрод удирдахад тийм хүндийг туулсан хүн бол бас нэлийн цөөхөн байх гэж би боддог. За отродын дарга бол маш сайхан албаа. За яагаад сайхан албаа гэхээр зэрэг отродын дарга бол
хилчин офицер хүний ирмэлзэл байх хэрэгтэй. Отродын дарга гэдэг бол нэгдүгээр бие даан шийдвэр гаргадаг. Хоёрдугаарт болохоор зэрэг отродын дарга гэдэг хүн бол хүнээ өөрөө захирдаг, томилдог, санал оруулдаг, хүнээ шийддэг. Гуравдугаарт отродын дарга гэдэг хүн бол төсөв захиран зарцуулдаг. Төсөв хөрөнгийг. Ухаандаа хэлийн отрод байгаа төсөв хөрөнгийг тэрнээс өөр хинч мэддэг. Тэр байтугай би отродын дарга хүнийг бол ухаандаа энд байгаа хил хамгаалах ерөнхий газрын орлогч нараас илүү их мэдлэлтэй гэж хэлэх байна. Яагаад гэвэл зэрэг тэр бол гадаадад Монгол улсыг төлөөлнө. Монгол хоёр улсын засгийн газар хооронд байгуулсан гэрээ хэлцлүүдийг бүгдийг гадаадынхантай ярьж тохирно. Нэг үгээр дипломат ажлыг хийн. Дараагаар нь орон нутагт харьцсан. Дараагаар нь бүр улс орны хэмжээний асуудлыг тэнд шийднэ. Хүн одоо бусад хүнийхээ асуудлыг шийднэ. Дээрээс нь эдээ чухалгаа бүгдийг шийднэ. Ийм хидэн одоо онцлог давуу талтай ийм одоо гоё ажил юм аа. За энэ бол улс их орны өмнө асар өндөр хариуцлага хүлээсэн ажил. Тэгээд би бол отродын даргаыг бол өөрийгөө 3 жил хийхдээ бол дажгүй хийцэн гэж үзэж байгаа. Одоо орчин үеийн хил хамгаалж байгаа энэ залуучуудад ерөнхийд нь зориулж хэлэхэд одооны энэ залуучуудын хил хамгаалж байгаа үе тэр үе хоёр бол эрс тэрс өөр. Жишээлх юм бол миний үед бол холбоо дохионыг хэрэгслэхэд юуж байхгүй байлаа. Тэр байтугай одоо энэ манай одоо энэ 90-ад оны үед чинь бас одоо энэ Оросын холбооны улс дотроо янзлуулаад тарж батраад Монгол улс ч гэсэн зах зээл рүү шилжих гээд эд аж ахуй, хоол хүнс, за тэгэл хангамж материал бусад олон төрлийн юмар бид нар асар их тутаж байлаа. Холбоо харилцааны хэрэгсэл яг гоо зэвсгэлийн хувьд бол манай Ахмад үе бэлдэж өгсөн зэвсэг байсан. Техникийн хувьд ч гэсэн бид нар бол бололцоо маш их буутай байлаа шүү дээ. Мөнгө төгрөг нөрөлцөхгүй. Хуучнууд машина ашиглаж ээжл одоо наан цаана гэж. Ийм үед би бол отродын даргаар томилогдсон. За тэгээ отродын даргаар томилогдоход одоо юу нь ялгаатай гэж хэлээд байна хөрс. Одоо бол бүр тэр байтугай одоо дорон орчин үеийн зэвсэг техник том машин техник одоо ялангуяа улс улсын чадaltaй болсон бас одоо нэстэг дээрээ онгоц усан зав мав гэдэг одоо бүх юмнууд бол хэлийн зэрэгт байна шүү дээ. За тэгэхээр энүүнийг ашиглаж хил хамгаалалт явуулна гэдэг чинь бол тактикийн хувьд чиг, оперативийн хувьд чиг, бусад одоо олон төрлийн хувьд одооны хил хамгаалалт бол бас яхан өвөрмөцөө. Гэхдээ зорилго бол нэг л дээ. Одоо нөгөө шүлгэн дээр гардаг шиг эх орноо бид одоо эцэгхээсээ хүлээж авсан. Эх орноо бид үр ачтаа хүлээлгэж өгөх ёстой гэдэг шиг бид бол тэр үүргийг үүсгэсэн. Одооны залуучууд бол мөн үр ачтаа энэ эх орныг хүлээлгэж өгөх үүрэгтэй. Тэгэхээр хилчид бол энэ үүргийг хүлээж байдаг. За яг хуу миний үед бол ухаандаа яаж отродын даргаас чухам тэр төрөүний хэлсэн дээр хэлсэн 3 4 үүргээс гадна одоо юутай учирваа гэхээр зэрэг би тэр ихнүүдл гэдэг юмтай одоо учирснаас Монгол улсын ухаандаа баруун хилийн хамгаалтыг яаж хамгаалах вэ гэдэг өөрөмөц тийм одоо хүнд албан дээр одоо очсон хэрэг л дээ. Тэгээд одоо 75% нь газааг байж байдаг. Бус нь одоо ингээд Монгол 25% нь Монгол. Тэгээд Монгол улсын хилийг хамгаалах гэдэг. Бүх ард түмэн одоо бүр бүгдээрээ ингээд Казахстан руу нүүх гэдэг. Тэгээд одоо тэрнийг бас нүүлэх ажлыг зохион байгуулах гэдэг би. Би бол нэг иймэрхүү юмд л орцсон хүн л дээ. 3 жил юм. Тий, 3 жил. Тэгээ яг энд бол би бас ширүүн дөрөв хандсан чинь би байх. Бас нэлийн одоо зүдэрсэн чинь би. Гэхдээ энэ бол тэр отродын даргын сайхан ажилтай бол хамааралгүй асуудал шүү. Би тэр сайхан ажлыг л хийж байгаа хэрэг шүү дээ. Тийм учраас отродын дарга бол сайхан ажил. Энэ баяуулгын отродын даргаар ажиллаж байхад чинь тэр анги чинь Оросын хэл, Монгол хоёрын хэлийг ингэ зэрэг хариуцдаг байсан юм шүү дээ. Ер нь Монгол бол ийм хоёр отрод байсан юм шүү дээ. Нэг нь Доронтой отрод, нэг нь баяуулгын отрод. Оросын хэл, Монголын хэл хоёрыг хоёулангийн зэрэг хариуцдаг. Тэгээд сүүлд нь одоо энэ баяуулгын Орос талын хэлийг нэг нь хариуцаад миний одоо тэр очсон отрод маань урд хэлийг хариуцаад, оюу хятадын хэлийг хариуцаад ингэ үлдээсэн юм. Тэгэхээр энд очиход бол яг энэ дайн байлдааны дараа үеэс ухаандаа ингээд эргээд нэг комендатур, тусгай комендатур, харьяа комендатур энэ төр гэж байж хагаад бие даасан комендатур гэж болоод тэгээд тэрний дараагаар отрод гэж байгуулагдсан байхгүй. Тэгээ отродын анхны дарга нь бол ухаандаа намсраа хорондоо болж ирсэн. Тэгээд энэ үе бол 30 жил өнгөрсөн байгаа. 30 жил. Энэ 30 жилийн хугацаанд
тус отроод бол дайны дараахыг би ярьж штэ. Жилд яг хэвдээ нэг юм уу хоёр хил зөрчигчл барьж байсан байхгүй да. Орж ирсэн барьсан одоо янз бүрийн. За миний үед бол яг жилд нэг 70-ыг барьж эхэлсэн хэрэг. Дунджаар нэг 70 хүн. Тэгэхээр хилийн цагийн байдал мөн. Тэгэхээр одоо яг энэ чинь би бол нийт дүнгээрээ 168 хүн барьсан. Намайг өтөрөнд би бариад байсан биш л дээ. Би ч барьсан. Манай хамт олон л барьсан. Би өдөрдсөн байхгүй юу да. Тэгэхээр 168 хүн барьсан гэж байгаа юм. Тэгээ зарим нь ч одоо худлаа тоо хэлээд байна гэдэг юм. Үгүй шүү. Яг үнэн тоо. Энэ бол би тоолоо сууж байсан тоо. За энэ 168 хил зөрчигчийг барьснараа би бол юу гэж яригадаад байна вэ гэхээр зэрэг би бол хилийн сэрэгт хамгийн олон хил зөрчигч барьсан хүн гэж. Гэж өөрийгөө одоо ингээд ойлгоод байдаг байхгүй. Тэгэхээр энэ нь бас зарим зурггүй л дээ. Нэг хүний барьсан юмыг л одоо удлаа өөр дээрээ тооцоол нэг хэдэн сэрэг хөөж уулчаад тэдний барьсан юмыг өөр дээрээ наагаад магаад гэх мэтлэнгээр ярьдаг л юм. Тэр бол үгүй. Би тэр хил зөрчигч барихад оролцсон. Одоо улаан гараараа биеэрээ бууз өвсгөрөөд оролцсон нь бол би чинь яраад хүн байгаа шүү дээ. Буслын бол одоо наан харж байгаа за чи тэрнийг барь. За чи энийг барь гэж томлоод явуулсан нь бол баг ирээд юм би. Зүгээр тэр застав отруудууд барьдсан юм бол үлдсэн байхгүй юу дээ ухаанд. Энэ олон хил зөрчигчийг барьсан одоо энэ юу нь бол үндсэн зорилго бол юу гэхээр зэрэг ерөөсөө хилийн зэргийн үндсэн зорилгыг биелүүлсэн хэрэг шүү дээ. Хилийн зэрэг юу хийх гэж хил дээр байж байгаа юм бэ? Хил зөрчигч барих гэж л байж байгаа байхгүй. Хил зөрчигчийг л бариад л байвал хилээсээ хамгаалж гинэ л гэсэн үг. Бариад байвал хил зөрчигч цөөрөө л байна. Барихгүй бол очроод айлх суудахтай үлдээ. Монгол улс хөрш улстай байгуулсан гэрээн дээр тэр хилийг зөрчлгүй байлгана л гэсэн бол тэр үүргийг бид биелүүлэх үүрэгтэй. Тэгж байж эх орн маань бүрэн бүтэн байна. Энэ хариу үйлчлэгийг хэлчихэд хүлээж идэг байхгүй. Таны түүхэнд бас анхдагч гэж нэрээр агуулж байгаа гол зүйл бас хамгаалах ерөнхий газрын ардлын газрын анхны дарга. Энэ тухай бас та яриач. Ардтал инженер техникийн газар гэж одоо анх байгуулсан байхгүй юу? Тэгээд орж болон хурандаа ардлын дарга байж байгаа. Орж болон хурандаа өөрчлөөд намайг оронд нь тавихтаа анхны ардтал инженер техникийн газар гэдгийн даргаар би болсон хэрэгэлдээ. Түүнээс тэр ардлын ажлын чинь бүгд л өөрөөл л ирсэн тийм учиртай шүү. Би бол ингээд хилийн цэргийн одоо анхны мониторингийн дарга юм шүү дээ бас. Анхны мониторинг гэж одоо нэг үгээр хэлбэл хян шинжилгээ үнэлгээний тусгай хэлтсийн дарга. Тэгээ дараагаар нь бас янз янзын бос энэ лавгсрын генерал чинь би 109-ыг өгсөн юм шүү дээ. Лавгсрын генералд өгөхөд бол би тийм их баян тарган сатгалаа өгч чадаагүй л дээ. За гавьяат барилга чинь босны учир нь юу юм бэхээр Монгол улсын хил хамгаалтыг барилгажуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан гэж. Яагаад ингэж хэлж байгаа юм бэ гэхээр зэрэг би хөрөнгө оруулалтын дарга, хилийн цэргийн ардлын газрын дарга 119 дугаар ангийн дарга хийхдээ хойд хилийн 40-өөдийг барьсан баг. Бариулсан, барьсан, шавын тавьсан. Би нислэг тэргээр мороор, явганаар, цанаар хүртэл явж шав тавьж байсан. Би хойд хилийг ингэж бэхжүүлсэн. Өмнөд хил дээр бол би баг бүх отруудыг засвар үйлчилгээг нь хийлгэсэн. Тэрний дараагаар 119 дугаар ангийн хөл дээр нь босгосон. Хөрөнгөтэй болгосон, анги болгож үлдээсэн. За танд баярлалаа. За хоёлаа ингэж ярилцлагынхаа төгсгөлд одоо хилэмгаалах байгууллагын та хэдийн залгамж халааг авч яваа залуучуудаа бас хилэмгаалах байгууллагынхаа ирээдүйд юу гэж хандаж бас захимаар санагдаж байна Бурал Орандагийн зүгээс. За тэгээ хилийн зэрэг бол юу юм аа? Төрийн байгууллага. Төрийн байгууллагадаа бас сэргийн. Сэргийн төрийн байгууллага. Тэгэхээр хилийн зэрэгт бол ухаандаа тэр удирдлагын хамаарал бол төрөөс хамааралтай. Тэгэхээр хилийн зэрэгт бол юу гэхээр зэрэг тэр ёс, гурим, журам, мэрэд ёс зарчим гэдэг юм бол маш хэрэгтэй. Хэн үнэн чудрага явж байна, хэн хөдөлмөрлөж байна. Тэр хүн дэвшдэг. За та нар одоо дарга нар улсууд гэдэг ингээд бодё одоо чамайг хожооч хүн. Тийм хүнийг олж өөрснөө дэвшүүлдэг. Тэр мэрэд зарчим хилийн зэрэгт маш сайн мөрдөгдөж байвал хилийн зэрэг цаашаач хөгжин сайн хүмүүсүүд ч дэшээ гарна. Миний бол гол одоо бодож явдаг юм энэ. Та ерөөсөө л нэг юм
Шудраг үнний төлөө тэгэх тийм тууштай дайчнаар л явж исэн хүн шиг санагдлаа орондоо. Тэгээд энэ дээр яг хэлэх гээд байгаа нь сая ингээ өөрт тохиолдсон өвчнийг ч гэсэн та ялцсан байгаа чинь бас энэ загнтай ч нэг холбоотой юм уу даа л гэж анзаарлаа. Танд эрүүл энгийг хүсье.